Hi guys. Би зүгээр за ийм гоё бэлэгтэй болсон. Тэгээд хэдүүлээ энэ бэлгийг гоё задлаад unboxing хийж үзье. За тэгээ миний ус ардаас за яах вэ? За тэгээд одоо unboxing хийж үзье. Нэрээ марцнаас энэ миний хамгийн анхны удаа дуу оруулж байгаа бичлэг. За тэгээд бичлэг рүү явцгаая. За задлээ. Би танарт яаж ингэ харуулах вэ? Ингээд харагддаг юм аа. Би оцсон юм өндөр тавьсан чинь. За задлээ. Би бүр хүлээс тисэхгүй нэ. За доторхон энэ чинь шууд асгарчдсан юм байна. За тэгээд зоошлоо. За одоо та нарыг ямар ч хэрэг ингэ хайлтгаа харж байгаа. За одоо хамгийн ихний нэрзэн чихэр байна. Тэгээ дараа нь ийм лол гэсэн ундаа байна. Тэгээ дараа нь ийм тавганы чихэр байна. Тэгээд ийм бох байна. Ийм модон чихэр байна. Тэгээд энэ шоколад дахиад шоколад. За тэгээд дахиад шоколад. За тэгээд энэ бомбоны чихэр та нар мэднэ. За энэ дахиад бомбоны нэг төрөл энэ тэгээд дахиад шоколад. За тэгээд дуусчлаа. Энэ унаас амсын алин амс хоо. За тэгэхээр энэ амсаа би энийг бүр аим хүлээцтэйсэн. Нэрээ би энэ бүх амтыг нийтэхгүй. Би яг нэг жоохон амттай хийдэн. Тэгээд за. За энэ бодсныг илүү том юм байна. Нэлээд өндөр. Энэ бүр гоё амттай юм байна. За би энэнд 10-аас 9.5 он өглөө. Энэ ер нь бол гоё юм байна. Амар гоё. За тэгээд энэ бомбоны чихрийг та нар уусаа мэдэн тэгэхээр энийг алгаслаа. Тэгээд энэ шоколаднуудыг чсэн та нар уусаа амтын бүгдийг мэдэн тэгэхээр бас алгаслаа. Та нар энэ хоёр чихэр болох хоёрыг уусаа амт мэдэн та нар энэ өдрийн амтыг мэдэх болохоор энэ бомбоны чихрийг дараа нь авсыг. За ийм ургнээр ал юм байна. Нэг дөрөвтэй хайдсан харъя. За хаяа төстэй үйдүү юм шиг байна. Хадаж үзье. Яг гоё юм байна. Тэгээд зөө амттай. Тэгээд хойхныхыг арай хүнцгүй. Гэтэ гоё амттай. За би энэнд 10-аас 7.6 он өглөө. Тэгээд дараачих нь энэ хамгийн сүүлчийн амттай. За энэ нэлийн онгоох гэж нэлийн хэцүү юм байна дээ. Би нөгөө талаас нь онгойлгосон. Энд хэцүү онгод. За энэ зураг нь ийм. За амсыг яг нэг тийм зүйлэг байдаг л бичэн байна. Тэгэхээр би энэ 10-аас 7 юм уу да. За тэгээд одоо ингээд амтд нь дуусчлаа. Тэгээ одоо дараагийн амжилт хүслээ. Түр бай.